ганц бие залуусыг экспорт, импортын гэрээгээр солилцож газар дээр нь танилцуул. Төрийн ордны баруун зүүн хаалганд өдрийн part-timer ажиллах ажилтан ажил авна. Эрдэнэт хотынхон түүхт 50 жилийн ав тохиолдуулан нэгэн шинэ инновацийг нэвтрүүлсэн байна. Нэг их найдын клубын нэг захирал гол усны ихэнд байна уу, суман байна уу, няман байна уу хамаагүй орооцолцсон, зунгаарлцсан, заваарлцсан юм. Улс төр асаж улсын их хурлын хэрүүл улсын нийслэл рүү шилжиж мега төсөл, мега хулгай тамхтай тамгагүй дарга нар хүнжилтэд орох завгүй хөнөөлтөнд тэмцэлдэж орондоо орох завгүй олзлон булаацалтаж байна. Даваа гараг болсон байна. X шоуд тавтай морил. Удаан хугацаанд завсарласан нэвтрүүлгээ эхлүүлэхийн өмнө Баянгол дүүргийн ганц бие залуучуудаа хүргэх мэдээ байна. Өөрийн өсөж төрж улс төрт сонгогдсон Говьалтай аймаг руугаа явах бүртээ Баянгол дүүргээр дайраад гардаг замын хүн болсон Амгаланбаатар гишүүн дүүргийнхээ ганц бие залуусаа аваад Дөргөн нуурын эрэг дээр 24/7 Жангар фестивалыг зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл цаашдаа Баянгол Говьалтай хооронд хайрын логистик бүрэн утгаараа ажиллаж эхлэх бөгөөд ганц бие залуусыг экспорт, импортын гэрээгээр солилцож газар дээр нь танилцуулж шаардлагатай бол шууд баталгаажуулах үйлчилгээч явагдах магадлалтай байна. Харин ганцаараа очиод ганцаараа буцсан хүмүүсийг дараагийн ээлжийн жигсаалтанд автоматар оруулж дахин оролцуулах бодлого баримтлах юм байна. Говьалтай баруун аймгийнхнаа танилцуулна шүү дээ. Энд чинь хүмүүсийг танилцуулж хооронд нь гэр бүл болох нь гэдэг юм уу? Одоо хооронд нь холбоно гэдэг чинь хамгийн том буянтай ажил юм шүү дээ. Дөргөн нуурын зэгс шагшуурга дундаас хоёр байгууллагын шифийн харилцаанаас хідэн хос төрхийг бид таашгүй. Дөргөний эрэгт дөрөө мулталж од харуулах төрийн нэгж бодлого сүүлийн 30 жилд гараагүй тул гишүүн ихэд дэдгэр байна. Эцэст нь хэлэхэд энэ бол жирийн нэг фестивал биш. Монголын хүн амыг өсгөх үндэсний хөтөлбөр туршилтын хувилбар 1.0 болж хувирах өндөр магадлалтай байна. Эрдэнэт хотын ус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит газар Эрдэнэт хотынхон түүхт 50 жилийн ав тохиолдуулан нэгэн шинэ инновацийг нэвтрүүлсэн байна. Тодруулж хэлбэл даргын өрөө зүгээр нэг өрөө байхаа болоод өдрийн дэм буудал, оройн уушийн газар, зай завсартаа нийтийн бие засах газар болтлоо өргөжжээ. Байгууллага уушийн газар нийтийн бие засах цэг болгосон Эрдэнэт дарга харин найзууд маань ирж хийгээд үүрүүлээд гарсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн юм байна. Тэр үүрүүлээд гарсан гэдэг нь үү тэр шивсэн мэтэр гэж ярьж байна. Тэр хүн бол одоо манай найзууд байгаа маа би бол биш. Өөрөө шээгээгүй ч цуглаж гудраад сувж гараад сарцгаасан юм байна. Олон нийтийн дундуур хуцаа тайчаад гарт зогсоод сарж байгаа даргын найз нар дарга өөрөө хариуцлага хүлээхгүй юм байна. Харин мэдээллийн аюулгүй байдлыг задруулж байгууллагын нэр хүндэд халдсан гих шалтгаанаар ажилчдаа шийтгэх тухайга Эрдэнэт дарга өөрийн биеэр зогсоод тоглосон шинжгүй тунчиг нухацтайгаар ярьж байна. 2-3 хүнд админ ирэх байсан байна лээ. Энэ анхааруулаад одоо энэ цаашдаа энэ байгууллагын бас нэр хүндийн асуудал байна. Ер нь энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол одоо хувь хүний бас нэлээд одоо над дээр тохиолдож байгаа асуудал болохоос биш ер нь бүх одоо хүмүүсийг хараа сууж байгаа гэсэн үг шүү дээ. Орон нутгийн өмчит байгууллагын дарга албан өрөөндөө найз нөхдөө цуглуулан архитан согтуурч зугаацахын тулд төсвийн мөнгөөр тусдаа 0 хүртэл хийлгэж саагж байгаад харин хүн итгэх болов зугаа цэнгэлийн дундуур гарч давсгаа хөнгөлөх зав байхгүй тул нэг алхаад орох бие засах газар хийлгэсэн нь харин үнэн дөхөж байна. Ерөнхий инженерийн өрөөнөөс таслан ариун цэврийн өрөө гаргуулах хис дорож шалаа солих даалгавар байсан. Энэ даалгаварч нүүдэр эмхийн зур биелэгдсэн юм. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ биш, ууш буудал, зугаа тайлбарын цогц төв болгосон асуудал яг хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Энэ бичлэг дээрээс харах юм бол гэхдээ нэг өдрийн зугаа цэнгэл биш, нэлээд олон өдрийн архитэлж шоодолт байлж шүү дээ. Нийслэлийн удирдлагууд гол усанд гол харалмаар хандаж байгаад олон нийт дургуутсаар байгаа. Дунд гол өнөөдөр ухсан нүх, нурсан, эрэг жалах, ширгсэн ус, нүцгэрсэн гол болоод бодож байна. Их хотынхны усан парктай болох мөрөөдлийг овчноор ашиглаж онц нүүдэл хийсэн авилга хороолол аква гарден нураан гэсэн ч нэг талдаа техникээ нөгөө талдаа шүүхэн алхарж байгаад хүчтөрж ороод тог усаа татаж байгаад барилгаа барьж дуусгасан.
дарга нар ээлжээр очоод уран гэсэн ч яг үүндээ урдаас нь дунд хурууга гоцоолгож байна. Одоо яг урд ирэхт нь Баатар сайхан гэдэг сөөхийн даргатай гэрлүүг Виста хотхон баригдаж байна. Тойо Жорлонгоос Toyota машин хүртэл дамалдаг нэг их найдын клубын нэг захирал гол усны ихэнд байна уу, суман байна уу, няман байна уу хамаагүй нэг гарагт зөвшөөрлөө хармаалаад барилгаа барьж байна. Нийслэл хотод дахиж газар олгохгүй, барилга бариулахгүй гэсэн нэм дарга харин инх тайвны гүүрээр нүдэ анаад өнгөрч байгаа. Төрийн ордны баруун зүүн хаалганд өдрийн part-timer ажиллах ажилтан ажилд авна. Ажлын хувцас гутлаар хангана гэдэг шиг өглөө яг цагтаа очоод урайлаа оцонгоо ээлжилж бариад тарах цагаа дөхүүлээд олонний хүлд уусан алга болдог нэг жигсаал эхлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Эхлээд барилгачдын талбай дээр буурай дугуулсан ч төрийн ордны зүүн хаалга руу шилжин сууршаад байгаа зэс эрдний хувьцаа эзэмшигчид ер нь яг хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг юм бэ? Эрдэнэтэй 24500 иргэдийн төлөөллөө хувьцаа эзэмшигчид Эрдэнэтийн иргэд бүгд нормын хувцастай юу гэх мэт хачин сонио асуултууд урган гарч байна. Ер нь жигсагчдын ажлын үр дүн KPI-г хэрхэн дүгнэх вэ? Чанга хашгирах чадвар, байрлал барих тэсвэр, камерын өнцөг мэдрэх чадвартай бол давуу тал байж мэдэх юм. Монголд зөвхөн офисын ажил биш, жигсаалч гэсэн цаг бүртгэлийн системтэй болсон байна. Ёо, үнэхээр гүцэх байлаа. Зумгаарлаж дууслаа. Халуухан хаврын улс төржилд нийслэлийг тойрсонгүй дайрч гараад иргэдийн хурлын дарга ташаа таячглаа. Нийслэлийн иргэдийн хурал суудалтайч үнэн ба зөв намын дарга мөнх сайхантай хамтран эзэмшдэг компаниараа нийслэлийн тендерийг авсан Сэргэлэн Баатар авилгатай тэмцэх газарт шалгуулж араас нь даваа далаа дарга одоогийн эхнэрийнхээ компани тендерийн хэрэгт аавын хаалга татаж магадгүй байна. Ихэр ботго гарахаар хаанаас сунгадаг гинүү? Ер нь хаана хэн блэ? Улсын ерөнхийлөгч билүү, хотын дарга билүү? Тамгатай дарга нь хулгайч, тамгагүй дарга нь атмаа эхнэртэй юм уу? Шинэ эхнэр юм уу, анханасаа байсан юм уу? Тэрийн нэм дарга хэлээд байгаа юм уу? Далаа нь хөдөлмөрийн чадвараа алдаад, эмнэлэг твтээд даваа нь ажиллаа хийгээд 461 рүү хоригдчихгүй юу болоод өнгөрвөө? Тулга дарга ордонд үзэгдсэн чи мөнх баясгалан гишүүн гэрт нь очиод зөвлөх нь ногоо нам руу ороод баяр цогт гинсэг хүлчихгүй. Цогтгэрэл Тэмүүжин тамгаа өгөх гэж байтал пүүжэ гишүүн дуудаад авчихсан юм уу гэсээр сошиал давлгаа сэдвээ гүйцэхээ байлаа. Мэдхгүй ер нь юу ч болоод байгаа. Ер нь гэхдээ баяраа өөрөө ширээн дээрээс унчихсан юм байлээ шүү дээ. X Show-тай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.